Зэрэгмээ. За сайн байцгаана уу? Энэ удаагийнхаа подкастт би цулбуур овогтой Эрдэнэ чим гэдэг нэг эмчийг урьлаа. Энэ эмч маань бол Герман улсад ажиллаж амьдардаг. Эмчээс гадна хүүхдийн эмч мэрэгчлэлтэйгээс гадна хүүхдийн мэдрэлийн нарийн мэрэгжлийн эмч, дээр нь энерги судлаач, амьдралын зөвлөх бакалавр зэрэгтэй Эреке мастер эмэгтэй байна. За миний зөвхөн мэдж байгаа бол энэ байна. Энээс цааш Эрдэнэ чимэг та өөрийгөө танилцуул да. За сайн байна уу Жимгээ хичээ. За подкастнда урьж оролцуулж байгаа танд баярлалаа. Тэгээ энэ подкастыг сонсох хүмүүст бас энэ өдрийн мэндийг хүргэе. Жимгээ хичж бараг намайг танилцуулчлаа да. Би өөр одоо илүү за ямар ч байсан би 1996 онд хүүхдийн эмч мэрэгчлэр Оросын холбооны улсын Санкт Петербург хотын хүүхдийн эмчийн академиг төгссөн байгаа. Тэгээ тэрнээс хойш эхнээс гисэн эрдэм шинжилгээний төвд хүүхдийн мэдрэл хүлээн авах чихмар хоолойн дасгуудад ажиллаж исэн. Хүүхдийн одоо тайлсан мэрэгжлээ хүүхдийн мэдрэлийн нарийн мэрэгжлээр төгссөн байгаа. Тэгээд сүүлийн 13 жилийг 13-4 цаг хугацаа хүртэл өнгөрч байна. Холбооны бүгд найрамд Герман улсын Франкфурт Одер гээд хотын эрүүл мэндийн газрын хүүхдийн засагт хүүхдийн эмчийн мэрэгчлэр ажиллаад тэгээд одоо хажуугаар нь өөрийнхөө хоббиг хөгжүүлээд гэдэг юм уу те одоо энерги судлаач мөн одоо хүний далд хумсрыг сэрэх одоо яаж хүн эрүүл байх уу энэ чиглэлээр бас нэлээд мэрэгшээд нэлээд 20 гаруй жилийн өмнө бол Эрекийг мастер болж исэн. Тэгээ саяхан энэ бакалавр зэргийг одоо энэ бэлэг ухааны шинжлэх ухааны дагуу суралцаад бакалаврын зэрэг авсан байгаа. За тэгээ иймэрхүү л байна да. За одоо яг хийж байгаа ажлынхаа тухай жоохон тодруулж ярьж өгөөч. За. Ер нь одоо миний хийдэг ажил бол урьдчилан сэргийлэх дээр илүү их ажиллаж байгаа. Хүүхдүүдийг эрт үедээр нь хөгжлийн бэрхшээл, хэл ярианы хөгжлийн гоцрогдлыг эрт онцлож, эрт одоо туслах энэ чиглэл дээр илүү их ажилладаг. Тэгээд мөн сургуульд орж байгаа хүүхдүүдийг бас үздэг. Тэгээд 10 дугаар ангийн хүүхдүүд одоо мэрэгжлээ сонгох жахт нь бол бас эрүүл мэндийн үзлэгийг хийдэг. Ийм ажлыг бол хийдэг. Миний гол хийдэг ажил бол тэгээ хамгийн гол юм бол ерөөсөө урьдчилан сэргийлэх дээр л илүү их ажиллаж байгаа. Би нөгөө 20 жилийн өмнө 30 жилийн өмнө анх төгснөөс хойш бол ажиллаж байхдаа бол илүү нөгөө өвчтөе хүүхдүүдийг эмчилж исэн. Одоо бол хийж байгаа ажил маань бол эмчлэхээс арай өөр. Одоо тэрийг онцлоод эрт тэр хүүхдэд ямар одоо сурган хүмүүжүүлэх арга барил хэрэгтэй байна. Яаж тэр хүүхдүүдийг эрт одоо хэл ярианы хөгжлийн засаад өгчих юм бол сургуульд орохдоо зөв одоо хэл ярианы хөгжилтэй тэгээд ер нь бол ирээдүйн сургуульд сурахад л хамгийн гол нь бэлтгэх хэрэгтэй ийм л юм хийж байгаа юм л да. Тэгээд заримдаа ч бараг сургууль хүмүүжүүлэгч юм хийгээд байгаа юм уу? Яг эмчээр гэхэд нөгөө эмчээ хийн мэдээж эрүүл мэндийн хувьд үзлэг хийн тэгээд ингээд энэ үзэж байгаа хүүхдүүд нь нөгөө бүр айгүй архив өвчтэй биш. Ерөнхийдөө эрүүл хүүхдүүд гэж оншилж болно. Тэгээд тэ ямар нэгэн хэмжээгээр хэл ярианы хөгжил болон хөгжлийн гоцрогдолтой байж болно. Ямар сайхан ажил вэ? Наадах чинь урьдчилан сэргийлэх ажил гэдэг чинь одоо энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын чиг шугамын одоо хамгийн гол зүйл эрүүл байхын одоо гол чиглэл нь болж байгаа шүү дээ. Ер нь бол эрүүл мэндийн салбар хамгийн сүүлд бол урьдчилан сэргийлэх салбар нь үлдэнэ гэж ингэж ярьдаг шүү дээ. Тэр үед л намайг одоо сурж явах үед тэгдэг байсан. Одоо өөрчлөгдсөн байж магадгүй. За тэгээ энэ дээрээс бодоход бол би их сайхан юм бодогдож байна надад. Урьдчилан сэргийлээ тэр хүүхдүүдийг 3 настайд нь сургуульд ороход нь одоо ажил амьдралаа шийдэх сургуулаа төгсгөт нь ингээд 3 удаа эмчийн үзлэгт оруулаад тэднийг бол ерөнхийд нь чиглүүлээд эрүүл мэндийн хувьд бол чиглүүлээд өгчөж байгаа юм байна шүү дээ. Ер нь одоо ямар одоо энэ ачааллыг дааж болох нь уу? Энэ одоо ямар хэмжээний ачааллыг авч болох нь уу? Оюуны хувьд ч гэсэн бие балдрын хувьд ч гэсэн одоо тэднийг сэтгэл зүйн хувьд одоо ямар
шаардлага хангах боломжтой гэдгийг шийдэж өгч байгаа. Мингээр бол одоо хүний ирээдүйд маш их том хөрөнгө оруулалт хийж байгаа юм байна гэж би ингэж ойлгож байна. Энэ дээрээс бодоод би одоо энэ эрүүл гэж одоо ямар ойлголт юм бэ? Эрүүл хүүхэд байж ижил одоо эрүүл хүн бий болох юм байна. Эрүүл хүн бий болсноор бол одоо хийж бүтээж амьдрах бүхэл одоо таатай нөхцлүүд нь бүрэлдэх юм байна гэсэн ийм санаа бол надад төрлөө. Ингээд та энэ эрүүл гэж ямар ойлголт юм бэ? Ер нь эрүүл хүүхэд тэгэж тэгээ цаашдаа ер нь яах ёстой энэ талаар өөрийнхөө бодлыг нэг хэлнэ үү дээ. За тэгээд яг таны сая хэлсэнчлэн те энэ бүгд бол яг тийм юм. Яг энэ ирээдүйд эрүүл хүн байж ижил нөгөө бидний ирээдүй болсон хүүхдүүд чинь эрүүл өсөн байж ижил тэр ирээдүйг зохицлон бүтээн штэ. Тэгэхээр яг одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэр чиг хандлага бол би бодож байна. Таны ажиллаж байсан үе та өөрөө эмч хүн байгаа. Тэр үед ч гэсэн тийм баг үлдэнтэй баргалжил урьдчилан сэргийлэх тэр салбар л илүү одоо түлхцтэй хөгжих юм а гэжсэн бол өнөөдөр яг тэр цаг үеинд болцсон байна. Яалтчгүй одоо энэ чиглэл рүүгээ явж байгаа. Альч одоо ер нь бол урьдчилан сэргийлэх бол хамгийн чухал юм а гэд. Тийм учраас энэ чиглэл дээр бол их илүү хандлагатай ажиллаж байна. Эрүүл гэдэг ойлголтыг бол хүн бүхэн янз бүрээр ойлгох баг. Гэхдээ эрүүл ер нь эрүүл хүүхдийг өсгөн бойжуулна гэдэг бол зөвхөн хүн төрснөөс нь төрөөд биш бүр одоо гидсэнд байхаас шүү бүр магадгүй тэр эрүүл ээж одоо хүн жирэмсэн болохоос өмнө өөрөө эрүүл байж ээж эрүүл хүүхдийг төрүүлнэ, эрүүл хүүхдийг teen. Тэгээд эрүүл хүүхд төрнө. Тэр эрүүл хүүхдээс чинь л одоо яг эрүүл хүн одоо энэ нийгмийн цааш нь авч явах тийм эрүүл биднэр ирээдүй болсон хүмүүс бол хөгжих юм байна л да. Ер нь цаашдаа одоо хөгжиж тэгээд байна гэж би боддог. Тэгээ яг таны хэлж байгаатай яг л миний санал бол нийлж байна л да. Яагаад тэгэхээр хүүхдүүд чинь бидний ирээдүй. Тэгээд тэднэрт нөгөө багт нь эрүүл байх тэр аж төрхийн одоо зөв заагаад өччих юм бол тэр хүмүүс өөрсдөө мэддэг. Өвчин гэдэг мэдээж байна л да. Мэдээж өвдөхгүй хүн гэж ер нь байхгүй л байгаа. Тэгтээ би яавал би эрүүл байх вэ гэдгээ өөрсдөө мэддэг тийм л хүүхдүүд ер нь төрж би бол одоо эхнээсээ зөв ингээд урьдчилан сэргийлэхийг хийгээд өччих юм бол илүү их тэр тал дээр одоо анхаарад тэгээ хүмүүс бол эрүүл саруул амьдрах боломжтой юм байна л гэж харж байгаа. Ер нь тэгээд яг миний хийж байгаа ажил яг онцлог болохоор би их одоо заримдаа ингээд бод хүн эмчлэхгүй эдгээхгүй юм шиг. Гэхдээ тийм биш юм байлээ. Үнэхээр тэр хүмүүс таны хэлсэнчлэн сургуульд орохоос нь өмнө бас ямар одоо шалтгаантайгаар хэлээрний хөгжил хоцрогдолтой байна. Эсвэл бие бэлтрийн хөгжил хоцрогдолтой байна. Эрт онцлоо тэрэнд нь тохирсон эмчилгээ үйлчилгээ сургам хүмүүжүүлэх тэр хичээлүүд нь ороод тэгээ сургуульд ороод ирэхэд нь орж чадахгүй энэ хүүхд яг энэ сургуульд ороод юм сорж чадахгүй юу гэдгийг зөв онцлоод тэгээд зарим тохиолдолд болохгүй байгаа бол 1 жил ч гэсэн хоцроогоо дараа жил нь ордог. Тэгжээж тэр хүн чинь сургуульд ороод одоо тэр багшийн зааж байгаа хичээлийг 45 минутанд яг ойлгож аваад эрүүлдээ зөвхөн ганцхан сэтгэл зүй болон бие бялдрын хувьд тэрийг хүн дийлэх үгүй юу гэдгийг хүртэл эрт онцлоод өгчөж байна. Тэгээд тэр нь одоо үнэхээр болохгүй бол 1 жил хоцроод ороод дараа жил ороход тэр хүүхдүүд ингээд шал өөр байдаг байхгүй юм сурах тэр чадвар нь дээшилсэн. Тэгээд дараа нь яг 10 дугаар анги хүүхдүүдэд бас одоо яг амьдралын гарааг эхлэх ажлын талбарт гарахаас нь өмнө энэ хүүхд ямар нэг магадгүй аллергитэй хүүхд бай гэж бодъё. Харшилтай хүүхд. Тэгэх юм бол за энэ хүүхдэд би тэр үйлчлэгээрээ энэ одоо чи энэ харшилтай учраас энэ мэрэгчлээ сонгоход нь бас ингээд зөвлөж байгаа байхгүй юу? За харшилтай хүн хэрвээ будагчинж болох юм уу? Эсвэл өсчин болъё гэж бодъё. Тэгэх юм бол магадгүй тэр хүний насан туршдаа тэр харшлыг идэх асуудал нь бас ингээд давтагдаад тэр хүн одоо мэрэгчлэр ажиллаж чадахгүй болох ч юм уу? Эсвэл 3 жил ажиллаад нөгөө өөрийнхөө эрүүл мэндийн асуудлаас болоод мэрэгчлээ солих ч юм асуудлууд гарна. Тийм учраас урьдчилан сэргийлэх гэдэг маань тэр хүнд тийм асуудал байгаа бол ийм асуудалтай учраас чи энэ мэрэгжлийг эзэмших чамд энэ бас жоохон болохгүй юм аа. Тэгэхээр өөр мэрэгжил байна уу? Өөр одоо яг өөрийнхөө бие эрүүл мэндэд тохирсон тийм мэрэгжлийг сонгоорой гэд ингээд жилийн өмнө ч юм уу зөвлөд үзлийг хийгээд хэрвээ бас магадгүй энэ 10 дугаар анги хүүхдүүд заримдаа нөгөө яг одоо өсвөр насны хүүхдүүд чинь бас эрүүл мэнд дээр айгүй бага анхаарсан явж идэг.
Тэгтэн одоо сүүлийн үед бол айгүйх одоо энэ бол зөвхөн миний бодож байгаагаар дэлхийн нийтийн л асуудал байгаад байгаа. Энэ их одоо хөгжлийн хурдцтай одоо энэ хөгжлийн явцад бол хүүхдүүд маш ихэнд телевизэр, утасны хэрэглээ их өндрөөс болоод суугаа ажилдаг баснаас болоод хүүхдүүд ч гэсэн одоо ясны хөгжил нь жоохон хоцрогдсон, эсвэл одоо нуруу нугсан, гажицсан ийм хүүхдүүд их байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг бас яг тэр үед нь илрүүлж өгөөд цаг тухайд нөгөө эмчт рүү явуулаад ортопедэд үзүүлээд тий. За энэ нуруу нь үнэхээр одоо бид нэрээ хэлдэг морилттай байж байгаа юм бол эрт онцлоод эрт эмчилчих юм бол эн чинь зүгээр шүү дээ. Тэгвэл насан туршдаа тэр морилттай яваад дараагийн өвчин эхэлнэ. Тэгээд нөгөө хүнд юм өргөх, магадгүй тэр хүүхэд нэг удагчин болъё, эсвэл барилгачин болъё гингүүт нурууны өвчлөлтэй байх юм бол болохгүй. Тэгэхээр ингээд айгүй олон эрт онцлогоо гэдэг бол миний бодож байгаагаар их зүгээр юм шиг үнэхээр бас хэрэгтэй юм дээр ажиллаад байгаа юм байна гэж. Энэ бол маш чухал асуудал байна. Энд чи одоо эрүүл хүнийг бий болгох, эрүүл бие хүнийг бий болгохоос гадна нийгэмд одоо нийтэд одоо ийм нийтийн эрүүл мэндийн асуудалд их тустай асуудал байна шүү дээ. За ингээд энэ өөрийн чи яриараас бодож байгаад надад энэ нийтийн эрүүл мэндийн боловсролын тухай бодол орж ирлээ л дээ. Ингэж ээжил эцэг эхчүүд өөрсдөө ээж болох хүн болгоо ээж ав болно, хүн болгоо эмч болохгүй юм чинь ээж ав болох хүмүүс чинь өөрснөө эрүүл хүүхэд наснаасаа эрүүл байж эрүүл мэндийн боловсролыг эзэмшиж тэгээд эрүүл гэр бүл бий болох юм байна. Тэгээд эрүүл хүүхдэд төрүүлэх юм байна. За тэгээд тэр эрүүл хүүхдээ эрүүл боожуулснаар нийгмийн одоо эрүүл тэр сайхан эрүүл нийгмийг бол бид нар болгох юм байна шүү дээ. Ийм учраас бол энэ нийтийн эрүүл мэндийн асуудал гэдэг үл их том цогц асуудал боловч одоо бид нар бол ерөөсөө анхны алхамаасаа эхлээд хүн болох анхны замаасаа эхлээд одоо эрүүл мэндэд анхаарах юм байна. За эрүүл мэндэд анхаарна гэхээр бид нар яадаг вэ гэхээр зөвхөн л одоо энэ үзэгдэж харагдаж байгаа махан биенийхээ төвшөнд л яриад байдаг. Гэтэл одоо бид нар махан биенийхээ хувьд оюун ухааны хувьд сэтгэл санааны хувьд эрүүл ээжэж цогц юм эрүүл хүн болох нэ. Тэгээд дээр нь нийтийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулж нийтийн одоо эрүүл мэндийг бодлого боловсруулснаар орчны эрүүл мэндийг бол бий болгох юм байна. Ингэж яаж одоо эрүүл саруул нийгмийг бид нар цогцлон бүтээх ёстой юм байна шүү дээ гэж ингэж ойлголоо өөрийн чи ярианаас. За ер нь бол өөрийн чи бодож байгаагаар ер нь энэ нийтийн эрүүл мэндийн асуудал гэдэг одоо нийгмийн гэж хэлээд яг вэ нийтийн эрүүл мэндийн асуудал гэж ер нь ямар шүү юм байж болмоор байна вэ? Энэ талаар нэг саналаа хэлэхгүй юу? Тий, яг таны хэлснийг л би давтаж хэлэх гээд байна л да. Яг л тий энэ саяын та ингээ базаад аягүй сайхан хэлчлээ. Тэгэхээр яг одоо нийтийн эрүүл мэнд буюу тий нийгмийн гэхээс илүү нийтийн эрүүл мэнд. Тэгэхээр энэ бол ерөөсөө хамгийн л одоо яг энэ орчин цаг үед хамгийн хэрэгтэй юм гэж бодож байна. Зүгээр ер нь тэр чиглэл рүү хандлах руу орсон байгаа дэлхийн нийтээрээ гэж би бодож байна. Жишээ нь Германд ч гэсэн одоо нэг бас ингээ бүлэг хүмүүс бас ингээд одоо нийтийн эрүүл мэндийнхаа төлөө хүмүүс ер нь бага болчраас нь тий бас хүүхдүүдэд одоо эрүүл байх гэдэг тухайныг өгж जैन. Мэдээж Монголд ч гэсэн ялгаагүй энэ чиглэл рүү бас хүмүүс юм хийж бас одоо хүмүүст лекц уншдаг ингээд янз бүрийн коучуд их гарч ирсэн байгаа даа шүү дээ. Тэр бол би бодож байна л да. Ер нь бол нийгмийн эрүүл мэндийнх нь одоо нийтийн эрүүл мэндийн салбарт л хийж байгаа том хөрөнгө оруулалтууд баг. Тэгэхээр ер нь бол мэдээж хүм болох багаасаа хөлөг болох унганаасаа гэд монгол хүмүүс чинь ярьдээ шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л яг энэ л байгаа даахгүй цаашаа ухаад бодох юм бол бүр нөгөө энэ нийгмийн эрүүл мэнд буюу нийтийн эрүүл мэндийг бол ерөөсөө л бараг хүүхд болох өмнөөс нь л эхлэх ёстой юм байна. Тэгжээж эрүүл ээжээс дээр үе тэгж бас ярьдаг байсан шүү дээ. Эрүүл ээжээс эрүүл хүүхд төрнө гэдэг байсан. Энд чинь ерөөсөө одоо яг энэ цаг үед уул нь бол яг л тэр мөн чанараа алдаагүй л явж байгаа байхгүй юу? Тэгтээ яг тэрийг бид нэр яагаад вэ гэхээр дандаа гаднаас юм хайдгаараа
ер нь ингээд нөгөө гадаадын юм гэхээр гоё ч гэдэм үү бүх юмыг одоо гадаадаас зөвхөн би энэ дээр ингэхээр бас нэг арай өөр чиглэл Монгол хүмүүст зориулагдаад ингээ хийж байгаа болохоор би илүү Монгол хүмүүс сонсох байх гэж бодоод энэ рүү ингээд хэлээд байна л да. Яг гоо бид нөгөө гадаад өнцгөөс хараад гадна талд байхаараа би ч гэсэн тухайн үед тийм байсан баг гадны юм гэхээр илүү эднэр их мундаг ингээд байна гадаад гэдэг. Тэгэхэд л бол нөгөө Монгол орчинд Монгол хүмүүс ч юм бол агуу их түүхтэй тэгээд одоо өг дээдсээс уламжлагдж ирсэн маш сайхан ёс заншилтай хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгээд тэрийгээ бид нэр жоохон мартаад тэр нийгмийн биш нийтийн эрүүл мэнд гэдгийг бол баргалж тэр манай Монгол ухаан Монгол тэр ёс заншил руугаа илүү одоо ингээ хүмүүс илүү их амьдрах юм бол илүү одоо бид нэр өөрсдийгөө аварч одоо эрүүл сарвал амьдрах боломж тэнд байгаа гэж би бол бодоод байгаа. Дээр үед ч одоо яг жирэмсэн ихийн урдуур хүн гардггүй байсан. Ингээл тэр энэ тэрийг одоо тухайн үед залуу байхад нэг ухаж ойлгодгүй л байсан байна л да. Одоо бодохоор нэрэн тэр бүх юм энерги гэж бид нэр яриад эхэллээ те. Тэгэхэд ер тэр эмэгтэйг одоо хүүхдээ тээж байгаа эмэгтэй хүнийг хүртэл хүмүүс асар их хүндэлдэг байсан биз дээ. Тэгвэл одоо өнөөдөр тэр байхгүй болсон байгаа. Нэг ийм мэтийн нөгөө бид нэр айгүй том юм ярихаас илүүтэйгээр нөгөө жижигхэн тэр ард түмэнд байсан тэр ёс заншил тэр жоохон юмнуудаа л айгүй бид нар хөгжүүлээд өччих юм бол нийгмийн эрүүл мэнд нийтийн эрүүл мэнд бол улам одоо жинхэнэ мөн чанараа олоод тэгээд гаднаас юм хайх биш хүн өөрсдөөс л хайх хэрэгтэй юм байна. Тэр гадны сайхан юм байгаа мэдээж тэрийг би ч гэсэн ингээд өөрөө гадаадд байчаа тэр нөгөө тэгээд байгаа биш хүмүүс тэрийг хийж харуулахгүй. Тэрнээс авах юм аваад авахгүй юм авахгүй л байх хэрэгтэй байхгүй. Гэхдээ биднэрт Монгол хүмүүст бол маш сайхан уламжлал маш одоо өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалах маш их тэр уламжлал нь байгаа. Тэрийг л хүмүүс их мэдээсэй гэж би их боддог. Ерөн сүүлийн үед тэр талыг их илүү бодоод байгаа. Зүгээр гадны юмнаас яг одоо тэгээ яг Улаанбаатарт байгаа тэр одоо асуудлууд байж л байна л да. Гэхдээ тэрийг зөвхөн Монгол хүмүүс өөрсдөө шийдэж чадах байх. Гаднаас илүү юм хайгаад тэрийг өөрчлөхөд хэцүү. Тэгэхээр тэр хүмүүс өөрсдийнхөө ухамсарын төвшөндөө ч юм уу өөрсдөө тэн дээрээ жоохон өөрчлөлт хийх юм бол илүү одоо нийгмээрээ гэдэг те нийтээрээ эрүүл сарвал байх боломж нь тэр хүмүүсийн л гарт байгаа. Тэрнээс гаднаас юм хайх бол ерөнхийдөө л хэрэггүй ахал гэж л хэлмээр байна. Тэгэхээр нөгөө яг гол нь тэр нийгмийн эрүүл мэнд, нийтийн эрүүл мэнд гэдэг чинь ерөөсөө л хувь хүний л юм штэ. Тэрнээс тэр нийгмээс мэдээ шалтгааллах хүчин зүйлс байгаа. Явж бол ер нь бол тухайн хувь хүнээс шалтгаалж байгаа юм ба гэж би бодож байна. Тэгэхээр би санал дэг байна. Хувь хүн гэдэг чинь одоо тэр нийгмийн тэр нийтийн нэг эдээс нь учраас хувь хүн өөрөө л эрүүл мэндэ. Ер нь тэгээд бүх юм бол хүний гартал байгаа шүү дээ. Өөрөөс л их юм шалтгаална. Өөрөөс эхлэх бүх юм эхэлнэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг ерөөсөө үнэн. Сайн өөрөө чи хэлдгээр би бас сайн нөгөө дууны үг санаанд орлоо нөгөө хөл хүндтэй эмэгтэй урдуур хөндлөн гардгаа ухаан учрыг олъё гэд нэрэл бодсон чинь бид нарт бол тийм сайхан уламжлалууд зөндөө байсан тий хоол хүнсний асуудал байна, эрүүл ахуйн асуудлууд байна. Тэгээд ер нь бол одоо сэтгэл санааны хувьд байна жирэмсэн хүмүүстэй чинь айлгаж хичээж болдоггүй амар тайван байлгаж бай. Гэх мэтчлэнгээр ингээд зөндөө олон сайхан юмнууд бол байсан юм байна. Ярианаас бодохоор зэрэг бүр огшоод л ингээд бид нар чи ямар их сайхан соёлтой, уламжлалтай бас их агуу арт юм бэ шүү гэсэн бодол бол надад төрж байна да. За ингээд ярилцсан танд их баярлалаа. За баярлалаа чимгээгчтэй бас яг нөгөө сэдвээс жоо халиад өөр юм руу ингээд ярихаар л нөгөө зөвхөн одоо уламжлалт юмаа хэлэхгүй л болохгүй. Энд чинь л нөгөө бидний суурь нийгмийн нийтийн эрүүл мэнд бол хүн өөрийнхөө үндсэн дээр очиж өөрөөсөө л хүн тэргээрээ хооллож ундалж тэргээрээ хүн эрүүл байх хэрэгтэй юм байна. Тэрнээс дараа гаднаас юм аваад юм уу гаднаас мэдээж авах юм байна. Тэрийг бол үүсэхгүй. Тэгвэл яг өөрийнхөө тэр амьдарч байгаа цаг орон одоо орон нутаг тэр цаг уур тэр бүх юмдаа тохирсон байж ижил хүн эрүүл амьдрах яг тэрэндээ тохирж тэрнээс тэр халуун орны имийг бид нар авчирж идээд одоо тэр эн чинь бүр айгүй том сэдвэлдээ зүгээр өнөөдөр зүгээр богино хэмжээнээс яриад ингээд уул нь ярих сэдвэн маань бол илүү хүүхэд рүү чиглэсэн байлвч энэ хүүхэд байх орчин маань угаасаа л эхээс эхэлтэй их хүнээс эхэлтэй болоод ч юм уу тэгээ явангууд ингээд жоохон сэдвээсээ халиад ярьчлаа. За тэгээд баярлалаа танд.
энэ нэвтрүүлгийг одоо подкастыг сонсох хүмүүст ч гэсэн энэ ташрамд одоо эрүүл энх аз жаргалыг хүсье. Тэгээд хүн бол дотроос өөрөө өөрсдөөсөө л эрүүл мэндийг олно. Тэрнээс тэр гаднаас бидний эрүүл мэндэд бол хинж одоо нөлөөлөхгүй, мэдээж нөлөөлөх хүчин зүйл байгаа. Гэхдээ одоо бидний эрүүл мэнд бол бидний гартал байд юм байна гэдгийг л би дахин хэлхийг хүсэж байна. Тэгээд мэдээж бас хэрвээ сонирхсан бол бас дараагийнхаа сонирхолтой сэдвээр ярьж болох юм, хүүхдийн эрүүл мэндийн талаар илүү бас ярьж болно. Миний ээлжинд нэг иймэрхүү зүйлийг яриа да гэж бодож байна. За баярлалаа. Тэгээ хоёулаа дараа бас өөр сэдвээр сайхан яриа өрнүүлье да. За түр баяртай.